Монгол Ардын намын удирдах зөвлөл болон баг хурал хоролдож улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцсана. Ардчилсан намын гишүүд дэмжигчид намаа хамтарсан засгийн газраас гарч сөрөг хүчнийхээ ажлыг хийхийг шаардлаа. Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн Кембрижийн их сургуультай хамтран ажиллана. Хүний эрхийн үндэсний комисс хохирогч болсон хүүхдүүдийн талаар олон нийтэд мэдээлэхдээ хүүхдийн эрхийг зөрчих тохиолдлууд гарч байлаа. Арам тэргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Ерөнхий сайд оюун эрднийг улс төрийн хариуцлага хүлээн огцрохыг шаардаж буй жагсаал Сүхбаатарын талбайд 6 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид улсын их хурлын гишүүдийг огцрох саналд гарын үсэг зурахыг уриалж байна. Одоогийн байдлаар 5 улсын их хурлын гишүүн гарын үсэг зураад байна. Хуваарийн дагуу даваа гараг бүр улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг, ардчилсан намын бүлэг болон хүн намын зөвлөл хуралддаг. За бүлгийн хурлаар бодлогын асуудал хэлэлцэж улс төрийн шийдвэр гаргадаг. Сүүлийн оны туршид нийгэмд бухимдал үүсгээд байгаа ерөнхий сайдын хүүгийн асуудлаас улбаалan оюун эрднийг огцруулах, хамтарсан засгийн газрыг тараах тухай асуудалч мөн хөндөгдөх болсон. За тэгвэл улсын их хурл дахь хүн намын зөвлөл, хамтарсан засгийн газар энэ хэвээрээ ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг дээр байр сууриа нэгтгэжээ. Орлогоо нотлохгүй бол хариуцлага авлаа. Энэ бол тов тодорхой зүйл. Энэний цаана харин энэ хамтарсан засгийг одоо Монгол улс засгийн газар унгаагаад далайн засгийн газар төмлөөд ингээд бужигнаад явах уу гэж тусдаа асуудлаа. Энэ дээр бол хүн нам бол засгийн газар тогтвортой байх нь зөв гэж үзэж байгаа. Ялангуяа өнөөдрийн дайн байдлаар гадна татсан бас юм байгаа үед. Ямар нэгэн одоо хувь хүний субъектив байдлаас хамаарат хэн нэгний үр хүүхдийнх нь орлогын одоо асуудлаас болоод мөн одоо энэ том төслүүд нь бол явахгүй юм байна. Эргэлзээ тэнэлзээ төлөх юм байна. Засгийн газар нь огцрох юм байна. Цаашаа бол энэ устай одоо бизнес хийх боломжгүй юм байна гэдэг ийм ойлголтыг өгч огт болохгүй гэж байна. Ийхүү хамтарсан засгийн газар томоохон төслүүдийг хөдөлгөж байгаа учраас энэ чигээрээ урагшлах нь зүйтэй гэж хүн намын зөвлөл үзжээ. За гэхдээ хүн намаа сонгогдсон зоол жаргал гишүүн өчигдөр оюун эрдэнэ ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Харин ардчилсан намын бүлгийн гишүүд энэ асуудал дээр янз бүрийн байр суурьтай байна. Ямар ч албан тушаалтан хөрөнгө орлогоор нотлох ёстой, хэрэглээгээ нотлох ёстой, үр хүүхдүүдийн галзуурлыг яах ёстой, тайлбарлах ёстой, тайлбарлаж чадахгүй бол албан тушаалаа өгөө зайлдаг байх ёстой. Энэ зарчим зөв. Төрийн эрх барихтад байгууллагын одоо энэ дээр дуу хоолой гаргадаг хүмүүсийн хувьд бол гарын үсэг нь хаан зурагдах ёстой гэхээр гишүүнийхээ волонтон дээр зурагдах ёстой. Би засгийн газрын гишүүн би бол энэ дээр гарын үсэг зурхгүй. Угаасаа холбогдох газар руу шалгаж байгаа гэсэн тэг шалгалтын дүмэн гарах байлгүй. За хариулт өгье. Түнчлэн өнөөдөр ерөнхий сайд бөгөөд Монгол Ардын намын дарга оюун эрдэнэ улсын их хурл дахь намын бүлгийнхээ хуралд оролцжээ. Ингэхдээ ойрын хугацаанд намынхаа удирдах зөвлөл болон баг хурлыг хуралдуулах саналыг гаргасан байна. За энэ хурлаар хамтарсан засгийн газар байх шаардлагатай эсэх асуудлыг шийдэх юм байна. За энэхүү Монгол Ардын нам бүтцийн байгууллагуудаараа хуралдаж засгийн газар тарах эсэх асуудлыг шийдгэр болжээ. Энэхүү улсын их хурл дахь Монгол Ардын нам бүлгийн хуралд ерөнхий сайд оюун эрдэнэ оролцож Монгол Ардын намын баг хурал удирдах зөвлөлийн хуралдуулах саналыг гаргасан талаар их сурвалжууд мэдээлж байна. Бүлгийн хурлын үеэр гэрээгээ зөрчиж ерөнхий сайдыг огцруулах шаардлагад нэгдэж байгаа ардчилсан намтай цаашид хамтрах шаардлага байна уу гэх асуудлыг Монгол Ардын намынхан хүндсэн байна. Харин үүнийг бүтцийн байгууллагуудаараа шийдэе гэж ерөнхий сайд хариулжээ. Бүлгийн хуралд олсны дараа улсын их хурлын дарга Амар Баясгалан ерөнхий сайд оюун эрдэнээр ерөнхийлөгч хөрөлсөхтэй уулзахаар өрөөрөө явсан байна. За энэ уулзалтын үеэр ерөнхий сайд оюун эрднийг өөрөө ажиллаа өг гэж ерөнхийлөгч хөрөлсөх шахсан гэж зарим их сурвалжууд мэдээлж байна. Харин зарим их сурвалжуудын мэдээлж байгаагаар оюун эрднийг дангаараа засгийн газраа байгуул гэж хэлсэн гэжээ. Ийхүү ерөнхийлөгч болон ерөнхий сайд нарын уулзалт 2 цаг гаруй үргэлжилж одоо гэрн дуусаагүй байна. За энэхүү нийгэмд үүсэж байгаа бухимдал улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан ардчилсан намын гишүүд дэмжигчдээс намынхаа удирдлагуудад хандан шаардлага хөрвүүллээ. Тэд ардчилсан нам хамтарсан засгийн газраас гарч сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэхийг шаардаж байна. Учир нь ардчилсан намын үнэт зүйл үзэл баримтлал сонгуулиар өгсөн амлалт нь хамтарсан засгийн газарт орж ажилласнаар алдагдсан гэж тэд үзэж байна. Иймд ардчилсан намын удирдлагууд шаардлагыг хүлээн авсан энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор хариу өгөхийг тэд хүслээ. 2023
2024 онд улсын их хурлын сонгуулиар Монголын сонгогч иргэд мөн намын гишүүд дэмжигчид ардчилсан намын 42 гишүүнийг сонгож парламентод нийт суудлын 33% буюу эрх баригчдад хүчтэй хяналт тавихыг даалгасан юм а. Иймд энэ даалгаврыг биелүүлж ардчилсан намын дарга гант мөр таныг 2024 оны сонгуулиар иргэдээс авсан эрх баригчдад хяналт тавих үүргээ биелүүлэн Монгол Ардын намын засгийн газраас нэн даруй гарахыг намын гишүүд бид эрс шийдэмгийгээр шаардж байна. Ардчилсан намын сонгогдсон тэр 42 гишүүний 8 нь одоо сайд болцсон явж байна. Энэ одоо албан тушаалын төлөө ингэж аль нэгэн намын хадгалцанд очиж гүлэг болж байгаахаа оронд сөрөг хүчний олигтойхон хий залуучуудаа Монголын ирээдүйн үр хүүхдүүдийн төлөө Монголын ирээдүйн төлөө сөрөг хүчин олигтойгоо хийгээд 2028 онд ялхаа бод. Иргэдийн хүнд байдалд оруулсан энэ бизнес эрхлэгчдэд дэмжихгүй зөвхөн төрийг л одоо баяжуулах ийм л тогтолцоо яваад байна. Тэгэхээр бид нар энэ тогтолцоог нураах ёстой. Энэ тогтолцооны гол бурууд нь юм байна гэхээр стандарт бус хамтарсан засгийн газар байгуулсан байна. Стандарт бус, хуулийн бус, үндсэн хуулийн бус аргаар мөн сонгуулийн тухай хууль, их хурлын тухай хуулиудыг илт зөрчсөн байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Нотлоход суурилсан судалгаа бол улс орны бүхэл салбарт хөгжих үндэс болдог. Энэ утгаараа эрдэмтэн судлаачид хийгээд бодлого боловсруулагчдын хувьд судалгаа нь өдөр тутмын усаагаар мэт хэрэгцээтэй зүйл байдаг. Улсын их хурлын дарга амар баясгалан өнгөрсөн хавар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад хийсэн айлчлалынхаа үеэр Кембрижийн их сургууль дахь Монгол Өвөр Аз судлалын хүрээлэнтэй олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэхээр хэлэлцсэн байдаг. Харин айлчлал дуусаад 2 сарын дараа талууд хамтран ажиллах санамж бичигт гар хэсэг зурлаа. Кембрижийн их сургууль бол судалгаагаараа дэлхийд эхний 10-т багтдаг арвин туршлага үнэлж баршгүй дата сантай судалгааны диважн болсон их сургууль юм а. Энэ сургуулиас гарсан судалгааны дүнгийн үнэн бодит байдалтай хинч маргах аргагүй. Ийм үн цэнийг бүтээсэн тус сургуулийн Монгол Өвөр Аз судлалын хүрээлэнтэй парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэж талууд тэмдэглэлээ. Манай Монгол доктор Азис судалгааны төв 1986 онд байгуулагдсан. Энд Кембриж сургуульд бас бид нар орчин үеийн Монгол нөхцөл байдал бас Монгол улсын түүх судалдаг. Бид нар одоо маш их олон судалгааны төсөлтэй байгууллагын тал, эдийн засгийн тал, улс төрийн тал, нийгмийн тал, соёлын тал ийм бүгдээр бид нар судалгааны ажил хийдэг. Бас хэдэн төсөлтөөр програмаар бид нар өөр Монголын эрдэмтэн бас хүрээлэн хамтраар тийм ажил хийдэг. Судалгаа маань үргэлж одоо нотлохонд суурилсан үнэн байх, бодиттой байх, зорилгоо биелүүлэхүйц байх хэрэгтэй байдаг учраас л одоо тийм чанартай судалгаа гаргана гэдэг бол бас энэ хүрээлэнгийн үйл ажиллагаанд бол мэдээж их одоо дэм тустай. Тэгэхээр монголчуудын мэдээж судалгаа бол олон улсад ялангуяа байгалийн шинжилгээхэн болон өндөр түвшинд бол гараа явцсан. Яг нийгмийн шинжилгээ ухааныхан бол бас төдийлөн бас өрсөлдөхүйц бол байж чадахгүй байгаа учраас бас энэ тал дээр бол бас суралцах тийм ээ одоо хамтарч ажиллах гэдэг нь бол одоо ялангуяа нийгмийн шинжилгээ ухааны хүний хувьд бол маш их одоо олзуурах хэрэгтэй хэрэг болж байгаа гэж хэлж болно. Одоо Кембрижийн их сургуулийн Монгол Өвөр Аз судлалын хүрээлэнд хэд хэдэн монгол зочин судлаачид ажиллаж байна. Тэдний нэг энх бат нүүдлийн монгол малын махны онцлог шинж чанарыг Кембрижийн их сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран судалж байна. Энэ судалгаа бол дэлхийд монгол малын махны шимт байдал, онцгой чанарыг тунхаглахад чухал алхам болох учиртай. Энэ их оюуны нөөц боломжийг бас Монголд бас хүргэх энэ тал дээр нь одоо ашиглах тал дээр нь бодлого дээр ч ашиглах дээр ашиг боломж бол нийтдээ байд юм байна гэдгийг л олж шаарлаа.
хамгийн гол нь дэлхийн хамгийн нэр хүндтэй сургууль дээр Монгол судалгааны төв ингээд байгаад тэгээд дээрс Монголтой холбоотой судалгаа хийж байгаа нь үнэхээр бахархууштай хэрэг. Тэгээд энийг бид нар улам сайхан хөгжүүлээд цааш нь дүр шимийг хүртэх нь бол зүйтэй юм аа гэж бодож байна да. Тэгээд энэ мэтчлэн соёл иргэншил нийгэм гэгчлэн олон талын судалгааг Кембрижийн их сургуульд судалж үнэлж баршгүй судалгааны бааз суурийг бий болгож байна. Энэ нь улсын хурлын хууль тогтоох үйл явцад төдийгүй улс орны хөгжлийн үе шатад ихээхэн ахиц дэвшил авчирна гэж залуу судлаачид үзэж байна. Мясо гэдэг Монгол судлалын төв дээр ихэд бол яг маш дээр үе ингээд маш ингээд үнцэнтэй тийм бүр ховор тиймс ингээд судалгааны номнууд байна л да. Монгол хэл дээр ч байна, англи хэл дээр ч өөр болон бусад хэл дээр байна. Энэ бол яг баргийн их сургуульд байхгүй тийм их сурвалжууд Кембриж дээр байна. Тэгээд энд ирсэн одоо Монгол судлаачтай тэр бүх нь бол яг нээлттэй тэр намын самгийн тэр их одоо ингээд ашиглахад бол бүрэн нээлттэй байна л да. Тэгэхээр энэ болохоор зэрэг өөр газар одоо ингээд судалгаа хийснээс маш том давуу тал болж байгаа болов уу? Энэ бас арай тийм нэг жоохон онцлог шинжин болж байгаа мó гэж бодож байна. Судалгаа гэдэг чинь өөрөө ганцхан монгол хэлээр хийгээд одоо Монголд ингээд гараад тэр бол нөгөө нэг тий дараа жил одоо COP17 болох гэж байгаа юм олон улсын түвшний хэмжээнд ингээд ямар нэг яриа хэлцээр ярих гэж байгаа бол судалгаа болон шинжилгээ ухааны ажил бол заавалчгүй юм гэж нөгөө Кембриж их сургууль юм олон улсын тавцанд ингэж одоо бичигдэж ингэж гарч ээж болвол яг ийм яриа хэлцээрт орох одоо нөхцөл нь бүрддэг байгаа. Тэгэхээр энэ бол одоо маш чухал одоо эхний алхам болж байна гэж би харж байна. 50 гаруй жилийн дараа манай улсаас Англи улсад хийсэн улсын их хурлын даргын түвшний айлчлал энхүү Монгол судлалыг олон улсын түвшинд дэмжих зорилгыг агуулад зогсохгүй хууль тогтоох үйл явцад шинжилэл хийх суурийг тавилаа. Кембрижийн их сургууль парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн цаашид хамтарсан судалгаа хийх, парламентын бүтээл гаргах мэргэжилтнүүдэд зориулсан сургалт хийх төлөвлөгөөтэй байна. Хүүхдийн хүчирхийллийн асуудлыг олон нийтэд мэдээлэх, сэрэмжлүүлэх нь чухал боловч үүнийг улс төр эрх ашигын төлөөх мэдээллийн сенсац дарах эсвэл хандлтаа өсгөх зорилгоор хүний эрхийн мэдрэмжгүй түгээх нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа дахин нэг хүчирхийллийн хэлбэр юм а. Үүнтэй холбоотой хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйн төлөө уулзалт хэлэлцүүлгийг хүний эрхийн комисс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд нийгэмд шууган дэгдээсэн томоохон хэрэг улс төрийн маргаантай асуудлууд гарах үед тухайн сенсацийг дарах зорилгоор цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээллийг гинэт эрчимтэй гаргаж тухайн сэдвийг сенсац болгон ашиглах тохиолдлууд нэмэгдсээр байна. Энэ нь нэг талаасаа хүүхдийн хүчирхийллийн асуудлыг олон нийтэд хүргэж байгаа мэт харагдавч нөгөө талдаа хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм. Цөөн тохиолдолд те хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө хүүхдээр сенсацлж юм уу те тэгж гаргаж ирэх тохиолдол ч гэсэн харагдаж байгаа. Тэгэхээр мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн редакцууд мөртлөө хүүхдийн эрхийг зөрчөө те хүүхдийн эрхийг зөрчлгөөр мэдээ сурвалжлагыг хэрхэн бэлтгэх талаар одоо мэдлэг мэдээлэл те муута тэр учраас хүүхдийн нүүр царайг яаж гаргаж ийн хүүхдийг ямар зүйлд ашиглаж ийн гэх мэтчлэн одоо нарийн цаад учир шалтгааныг тооцоолохгүйгээр шууд мэдэн дээр одоо гаргаад байгаа нөхцөл байдал бас ажиглагддаг тий ялангуяа тэр гэмт хэрэгт холбогдолтой хүүхдүүдийн талаар тий одоо тодорхойлбол 8 ишгийн ял эдэлж ирсэн одоо тэр гэр бүлийн хүүхдүүдийг бүрийг танил болтон гаргасан байх жишээ тий. Хүүхдийг хүчирхийлэл осол аваарын хохирогчоор дүрслэх, нэр, зураг, бичлэгийг зөвшөөрлгүйгээр нийтлэх, хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц эмзэг сэдвийг хэд дэлгэрүүлэн мэдээлэх зэрэг зөрчил хэвлэл мэдээллийн салбарт байсаар байна. Тухайлбал хүүхдийн нэр зураг, байрлал, ойр дотны хүмүүсийн талаарх мэдээллийг бүрэн ил болгох, хэрэг явдлын нөхцөл байдлыг гүнзгий нягтлалгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн хохирлыг үл ойших зэрэг нь бидний нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн заалтыг зөрчиж байгаа хэрэг гэлээ. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань энэ хүүхд нэгдүгээр гэдэг зарчмыг түгээснээр яах вэ? Илүү хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгоно. Хүүхэд гэдэг бол томчуудаас биднээс хараат байдаг. Үндсэндээ бол насан турш хүмүүр хүүхдийн үүрэг үлдээдэг. Тэгэхээр энийгээ бид нэр иргэн санах. Хүний өөрийн гэлтгүүтэй хүүхэд бол энэ гин цайлган байдаг. Тэгэхээр энийг нь бид хамгаалах хэрэгтэй, урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
2024 онд хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих төв 5 сайтын мэдээлэлд судалгаа хийхэд Facebook хуудсандаа нийтлэгдсэн 138 мэдээллийн 47.1% нь видео хэлбэрээр байсан бөгөөд эдгээр мэдээлэлд насны ангиллалын тэмдэглэгээ огт байрлуулаагүй байсан байна. Мөн нийт 6477 сэтгэгдлийн 51% нь сөрөг агуулгатай, 30.6% нь ёс бус хэллэг, бусдыг дайрч доромжилсан агуулгатай байсан байна. Эдгээр сэтгэгдлүүд нь хүүхдэд ямар ч шүүлтүргүйгээр харагдаж байгаа нь тэдний сэтгэл зүй, хүмүүжилт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт Ховд аймагт баригдаж байсан барилгын өргөгч төхөөрөмжийн троос тасарч 11 хүн унаж бэртснээс 2 нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүрэгдснийхаа дараа нас баржээ. Чандман уушир гэх компани барьж байсан 40 айлын 5 давхар орон сууцны барилгын ажлын үеэр энэ харамсалтай хэрэг гарсан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна. Албан бус их сурвалжуудын мэдээлж байгаагаар тухайн барилгын компани зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа эрхэлж байсан байх болзошгүй байна. Завжсан байдлаар бол одоо 2024 оны 4 сараас эхлэн одоо орон сууцны зориултаар баригдажсэн барилга дээр ажиллаж исэн 11 иргэн одоо өргөгч төхөөрөмжтэйг унснаас одоо 3 иргэн амь насаа алдсан ийм харамсалтай тохиолдол бүрдэгдсэн. Одоо мөн 3 иргэний бас биеийн байдал хүнд одоо ухаангүй байдалтай одоо аймгийнхаа эрүүл мэндийн байгууллагын хяналтанд ингээд л эмчилж байгаа асуудал байна. За үлдсэн одоо 5 иргэний хувьд бол бас мөн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ аваад ингээд эмсгэж байгаа тохиолдлууд бол байгаа. Ховд аймагт болсон энэ харамсалтай үйл явдал бол барилга дээрээс унаж нас орсон олон мянган тохиолдлуудын нэг. За барилга дээр ажилчдыг ажилуулахдаа хөдөлмөрийн гэрээ заавал хийдэг. За харин амьд даатгалын гэрээ хийх ёстой гэсэн хууль эрх зүйн орчин манад байхгүй. За нэг ёсондоо сайн дураараа даатгалж болдог. За барилга дээр ажиллана гэдэг нь өөрөө ийм эрсдэлтэй. За нөгөө төгөөр барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үүнд нь хяналт тавих байгууллагч ажлын хангалттай хэмжээнд хийж чадахгүй байгааг хэлж байлаа. За хууль нь байлаач хэрэгжихгүй байгааг салбарынхан хэлж ирсэн юм а. 13 үе шатыг давжиж зураг батлагдж байна да. Тэр зураг батлагдж дөнгөж барилга эхлэх зөвшөөрлөлийн гэрчлэгийг авдаг. Гэтэл зөвхөн газар байгаа. Тэгээ 13 үе шатыг шууд даваад хүмүүс барилгаа барьж шин. Тэгээ тухайн барилга дээр бол жишээ нь барилгалах зөвшөөрөл байхгүй гэж би одоо албан бусаар мэдээлэл авсан. Тэгээд тухайн барилгыг одоо зогсоох шаардлагатай байсан байтал 4 сарын 16-нд газрын харилцаа барилга хотоо болтын газар нь очиод хянаад 25% явцтай явж байна. Тэгээд ийм үүрэгчлэл өглөө буюу та энийг янзлаад одоо тий каскамсад ажиллаа гэрэ гэдэг ийм чиг үргэсэн мөн. Гэтэл хуулиар бол эн чинь зогсоох л ёстой. Манайд бол аюулгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын аюулгүй ажиллагаатай холбоотой бол одоо норм дүрм стандартууд бол одоо хангалттай байдаг. За энийг бол одоо мөрдөж ажиллахгүй хэрэгжилт хангалттай байгаа юм л асуудал байна. Барилга дээр осол гарч хүний амнаас үргэлжсэн тохиолдолд тухайн барилгыг захиалсан компани, за мөн гүйцэтгэгч компани аль нь хариуцлага хүлээдэг юм байна. За шүүхийн шийдвэр хөдөлмөрийн гэрээний заалтуудыг үндэслэж нөхөн төлбөр төлөх хэрэгцээ зохицуулалттай байна. Өнөөдөр Сонгон найрхан дүүргийн 32 дугаар хорооны Баянгол дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Алба хаагчдыг очиход их хэмжээний хураалттай цахилгааны тоолуур, 5 автомашин бүрэн шатаж, 1 автомашин хайрагдаж, 9 мотоцикл шатаж байсан бөгөөд галын тархалтыг 14 цаг 50 минутад бүрэн унтраахаар ажиллаж байна гэж онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Он гарсаар улсын хэмжээнд 2112 удаагийн объектын гал төмөр гарсан нь өмнө жилийн мөн үетэй харьцуулахад 32.8% өссөн дүү юм. Дээлийнх нь буюу 64.6% нь лааш үдэн засааж орхих, шар өвс шатаах зэрэг иргэний санамсаргүй үйлдэлээс 25% нь цахилгаанаас болж гарчээ. Онцгой байдлын ерөнхий газраас төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж хуулийн этгээд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж эрсдлээ тооцоолох хэлбэршүүлсэн асуунж бүхий хяналтын хуудсыг боловсруулж цахим хэлбэрт шилжүүлэн онцгой байдлын ерөнхий газрын сайтад байршуулсан байна. Үүгээр дамжуулан иргэн бүр өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж эрсдлийг тооцсон анхан шатны мэдлэг мэдээлэлээ дээшлүүлэхийг тэд уриаллаа. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг аюулгүй байдлаар шалгах өдөр болгоод байгаа юм а. Тиймээс бүр өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж эрсдлийг тооцсон анхан шатны мэдлэг мэдээлэлээ дээшлүүлэхийг онцгой байдлын ерөнхий газраас уриаллаа. Би аюулгүй байдлаа үнэлж мэдхүү. Газар хөдлөхөд би буудан дээрээ суугаад гар утсаараа мессеж бичээ газар хөдлөлчүүдээгээ мессеж бичээ сууж явах уу? Эсвэл би даацын ханныхаа хажууд очдог байх уу гэх тэр
мэдлэгийг олж аваач гэдэг үгнээс энэ аюулгүй байдлаа шалгах өдрөгээ сар болгоны сүүлийн 7 хоногийн хүрүү гаргийг зарлаад энэ уриалгыг төвшүүлээд ажиллаж байгаа. Тийм учраас аж ахуйн нэгж байгууллагууд иргэд маань энэ хуудас руу ороод хамгийн энгийн байдлаар биднээс хамгийн энгийн байдлаар өөрөөсөө асууж өөрсдийнхөө аюулгүй байдлыг дүгнэж болох асуумжуудыг энд оруулсан. Хэрвээ та тэр асуумжид хариулт нь үгүй буруу гэж гарч ирэх юм бол доотлолт нь тайлбарна байгаа. Түүнчлэн онцгой байдлын ерөнхий газрын эрсдлийн газраас жил бүр галт төмрийн эрсдлийн үнэлгээг хийдэг. Энэ удаад ОХР-ийн галт төмрийн аюулын зэргийг тохиолдсон төмрийн голомтын байршилтай харьцуулан үзэхэд аюулын хувьд маш их эрсдэлтэй үнэлэгдсэн нутагт нийт төмрийн 30% нь гарсан байгаа нь эрсдлийн үнэлгээ сайн хийгдсэнийг баталж байгааг хэллээ. Он гарсаар 12 аймгийн 58 сум нийслэлийн 3/4-т нийтдээ 89 удаагийн ОХР-ийн галт төмөр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4% өссөн үзүүлэлт юм. Эдгээр төмөр нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа юм. Хамгийн сүүлд Сэлэн аймгийн Ерөө суманд гарсан галыг өнөө өглөө бүрэн унтраажээ. 5 сарын 19-ний өдөр Сэлэн аймгийн Ерөө сумын нутагт гарсан төмрийг өнөө өглөө 7 цаг 10 минутын төмрийг бүрэн унтраагаад ингээд хаант траамаатын гэсэн олгууд хатмаар ингээд тооёрын хүмүүс цагаар тэгшин хадгуулсан. Хэдийгээр бас уран дулаан цаад гэж хороо хурд арбын нөхөд юм жаагсан. Төмрийн эрсдэлтэй улирал бол хараасан дуусаагүй байна. Улирал бол өнөөдөр 6 сарын 15-ны бичлэгийн хураашдын зэрэг бол болоогүй. Ийм одоо иргэд маань энэ төмрийн эрсдэлтэй бүс нутагт амьдран сууж байгаа иргэд аж ахуй нэгж байгуулах АИК хөдөө зочж байгаа хүмүүс маань гадаа аймгийн байдлын наад захын хэмжээгээр үйл гарт хөтлөхгүй үс нормализаторгүй хараа хэмжээтэй байж сонос хэмжээ хий хатаач гэдэг одоо Америкийн байгууллагууд хийж байгаа зайлшгүй шаардлага байна. За аймаг орон нутгаар наваад үзвэл Булганд 9, Дорнод 15, Сүхбаатарт 12, Сэлэнгэд 15, Хинтийд 17 гэх мэтээр одоо яг энэ ОХР-ийн бусуудад хамгийн өндөр ийм тохиолдлууд гарсан байна. За өнгөрсөн өдрүүдэд бид Сэлэнг аймгийн Ерөө суманд гарсан төмөр мөн одоо Хинтээ аймгийн Дадал суманд гарсан одоо ОХР-ийн төмрүүдийг унтраах ажиллагааг зохион байгууллаа. Энэ онд гарсан нийт галын тохиолдлыг өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл ихэнх буюу 76.5% нь хувийн өмчөд, 15.9% нь төрийн өмчөд бүртгэгдсэн байгаа юм а. ОХР-ийн төмрийн улмаас хэдэн тэрбумаар хэмжигдэх хэмжээний их хохирол учирдаг. Төмрийн дараа шатаад үлдсэн газар нь нөхөн сэргээлт хийхгүй бол байгалийн чамаар сэрэхэд 10-аас 100 жилийг зарцуулдаг байна. Тэр тусмаа төмөр гарснаар олон зуун жилийн туршид хоримтлагддаг, мөнх цэвдэг, хайлдаг байна. Ингэснээр ямар хор уршигтайг мэргэжлийн хүн ингэж тайлбарллаа. Одоо энэ үер одоо салхины нөлөөгөөр маш их хэмжээний хөрс одоо илэгдэж, эвдэрч, урсаж одоо үржил шимтэй үе давхаргууд нэмгэрх ийм хандлага байна. Гэтэл бол энэ орон нутагт буюу одоо хүн ам сууршиг газар ажиллаж байгаа хамгийн одоо энэ хөрсний үржил шимтэй холбоотой асуудал бол энэ ойн түүмэр байж гин, бэлчээрийн талхалагдал байж гин. За дээр нь энэ механикийн хөрсийг одоо маш хэмжээгээр гэмтээдэг зүйл болоо энэ автцам одоо шорон замууд маш ихээр бас бий болж байгаа нь ингээд хөрсний илэгдлийн цэгэн их усруудыг бий болгоод байгаа. За бидний хамгийн их сэтгэл зовж байгаа зүйл бол ялангуяа энэ ойн түүмэртэй холбоотойгоор Монгол орны хувьд бол хөрсний чигийн одоо үндсэн гол их усэр хамгийн одоо өндөр хэмжээний чиг агуулж идэг экосистем нь маш их хэмжээгээр шатаж байгааг та бүхэн мэднэ. Тэгэхээр энэ түүмрийн дараагаар юу болдог гэхээр хөрсний одоо энэ өнгөн үе давхрын одоо тэр чийг бидний одоо унтны одоо усны их усрыг хадгалж байгаа тэр цэвдэг маань гисэж байна. За нөгөө талаас ургамлын энэ ургамлан бүрхц одоо ингээд шатаад устдаад ирэхээр маш хэмжээний эрдэсцэлд өнгөн давхрахт үүсэж байгаа. Яг үгээр зэрэг нөөцлөөр ургам маань шатаад үнсгээд одоо эрдэс их хэмжээгээр агуулсан. Тэгэхээр энэ ургамлан бүрхүүж алга болсонтой холбоотойгоор өнгөн давхрахаас маш их хэмжээний чийг богино хугацаанд албаж байна.
Манай улсад өнгөрсөн онд 800 мянга гаруй жуулчин ирсэн. Нийт жуулчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 42% нь нүүдлийн түүх, соёл уламжлалт зан заншлыг үзэхээр ирдэг нь харагджээ. Нүүдлийн соёлын ариун их нөөц баялаг, соёлын үнэт төв дурсгалтай манай орны хувьд соёлын аялал жуулчлалыг тодорхой бодлого төлөвлөлттэйгээр хөгжүүлэх нь аялал жуулчлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах юм а. 2023-аас 2025 оныг Монгол улсад зочлох жил болгон зарласантай холбоотой манай улсад соёлын аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа ч жуулчдын хамгийн ихээр сонирхож очих орон нутагт тулгамдж байгаа олон асуудлууд байсаар байна. 2024 оны байдлаар улсын хэмжээнд 922 жуулчны бааз бүртгэлтэй байна. Гэхдээ нийт жуулчны баазуудын 20% нь л жуулчдыг шууд хүлээн авахд бэлэн стандартын шаардлага хангасан байдаг гэсэн үнэлгээ гарчээ. Мөн аялал жуулчлалын салбар улирлын чанартай ажилтгтай холбоотойгоор хүний нөөцийн хомсдол хамгийн хүндрэлтэй. Мөн байгалийн болон соёлын дурсгалт газруудын хамгаалалт бодлого сул болохоор соёлын үнэт өвийн эвдрэл гэмтэл их гардаг байна. Нэг улиралдаа хэд их хэмжээгээр жуулчин ирээд бусад улиралдаа болохоор жуулчны тоо буурдгаас болоод доктортой хүний нөөц нь байхаас нөгөө талдаа одоо бас чадамжтай хүний нөөцөө алдах энэ нөхцөл бол үүсдэг. Соёлын аялал жуулчлал нь орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой салбар юм. Орон нутгийн иргэд аялал жуулчлалын салбарт оролцсноор орлогын шинэ их үүсвэртэй болох боломжтой. Ингийн тулд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай ба энэхүү салбарт ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, сургалтанд хамруулах чухал юм а. Гэхдээ аялал жуулчлалын дэд бүтэц, хүний нөөц, менежмент, сурталчилгаа, улирлын хамаарлаас шалтгаалan бүрэн хөгжиж чадахгүй байна. Иймд төр хувийн хэвшил орон нутгийн иргэдийн хамтын оролцоотойгоор сайжруулах шаардлагатай талаар салбарын ярьлаа. Энэ өсөлтийг урт хугацаанд хадгалж Монголоос буцсан жуулчид бол Монголд очих хэрэгтэй байна. Монгол бол үнэхээр өрбөц байгальтай, соёлтой, уур амьсгалтай, ард түмэнтэй гэдгийг хэлүүлэх энэ зүйл бол манай бүтээгт хөгжүүлэлтийн сорилт болоод байгаа. Тэгэхээр энэ дээр бас тодорхой хэмжээний ажлууд яваад байгаа. Шинэ хуулийн дээр нутгийн иргэдэд түшигсэн аялал жуулчлал гэдэг ойлголт орж ирсэн. Энэ болохоор нутгийн иргэд аялал жуулчлалаас тодорхой орлого олох аялал жуулчлал дээр оролцоотой байх гэдэг. Тэгээ манай дээр бол гол аялал жуулчлал бол орон нутгаар явдаг. Орон нутгаар явж байгаа үед яаж гэхээр энэ соёл болон Монголын нүүдэлчин соёлын элементүүд бол яг тэр нутгийн иргэд дээр байнгын байдаг учраас тэр нь зүгээр нэг байр суурь үйлчлэгээ биш, нэмэлт юм активити буюу жуулчдын хийх зүйлээр уялдуулаад энийг ингэж баяжуулсан зүйтэй байгаа. Тэгэхээр манад ер нь энэ аялал жуулчлалын дэд бүтц гэдэг ойлголт байдаг. Туризм инфраструктур гэдэг ингээд зөвхөн одоо жуулчид очих, жуулчид байрлах, жуулчид үзэхтэй холбоотой тэр зүйлүүдийг хөгжүүлэх тийм дэд бүтц нь өөрөө бас хязгаарлагдмал байгаа л да. Орон нутгийн иргэдийн аялал жуулчлалын салбарт оролцоо тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, соёлын үеийг хамгаалахад чухал үүрэгтэй. Тэдний санаачлаг оролцоог нэмэгдүүлэх нь аялал жуулчлалын салбарын ирээдүйд чухал хувь нэмэр болох юм. Долоороо мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Манай улс 2020 онд 5G технологиг нэвтрүүлэх бодлогыг баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд Mobicom корпорац техникийн туршилт хийж олон улсын стандартын технологиг судалсаар иржээ. Тэгвэл энэ онд Mobicom улсын хэмжээнд 5G сүлжээг асааж технологийн шинэ ирнийг эхлүүллээ. 5G сүлжээг дэлхийн 180 гаруй улс орны 600 гаруй оператор нэвтрүүлжээ. 5G сүлжээний бүтцийг бий болгоход манайх шиг өргөн уудам газар нутагтай улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг байна. Гэсэн хэдий ч Mobicom корпорац олон улсын энэ жишгийн дагуу үндэсний хэмжээнд дараа үеийн холболтын дэд бүтцийг бий болгож Монгол улсын дижитал хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал Mobicom корпорац 5G сүлжээг хамгийн өргөн хүрээнд буюу 21 аймгийн төв бүсүүдэд нэвтрүүллээ. Түүнчлэн Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод байршил харгалзахгүй 5G сүлжээ ашиглагдах юм байна. 5G сүлжээ нь өндөр хурдны интернетээр хязгаарлагдахгүй харилцаа холбоо, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг олон салбарт хувьсэл авчирна гэлээ.
Тухайлбал уул уурхайн салбарт автоматжуулсан системүүдийг нэвтрүүлэхэд 5G-ийн өндөр хүчин чадал олон төхөөрөмжийг нэгэн зэрэг холбох боломжийг олгох юм байна. 5G бол дижитал хөгжилд шинэ боломж нээж байгаа технологи юм. Манай Mobicom корпорац 5G сүлжээг нэвтрүүлэх ажлыг 2022 оноос эхлүүлж үе шаттай туршсны үр дүнд албан ёсоор нээлттэй хийлээ. Mobicom корпорац 5G сүлжээгээ Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт болон 21 аймгийн төв бүсүүдэд нэвтрүүлж байна. Цаашид хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан орон даяар дэлгэхээр зорж байна. Ийхүү 5G сүлжээ нь Монголд дижитал хуваагдлыг багасгаж, хөдөө орон нутгийн хөгжил, цахим засаглалд томоохон хувь нэмэр оруулах нэ. Мөн 2030 он гэхэд 5G сүлжээний дэлхийн холболтын тоо 6.3 тэрбумд хүрч, мобайл нийт холболтын 67%-тай тэнцэнэгэх тооцоолол хүртэл гарсан байна. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Өргөжлүүлэн гадаад мэдээг инх болгон хүргэх болно.